196 dead babies were just discovered in a septic tank underneath a home for unwed. Сайн байцгаана уу ихэм сонсогчдоо. За таад thumbnail дээрээс хараад ерөнхийдөө бол орж ирсэн баг. Дэлхийд даяар Ирланд болж байгаа зүйлсийн талаар том шүүгэн тариад байгаа. За тэгээ энэний талаар ерөнхийдөө бол хайзад ярьж өгнө үү. Тэгээ миний хамгийн анхны олон одоо reports, одоо letters дэг нийлүүлж орчуулж агаад бүрэн нэг эпизод олгож хүргэж байгаа дугаарахгүй. Тэгэхээр ер нь жоохон нэг ярьснаа давтаж яриад ч юм эсвэл за ер нь нэг жоохон сонсоход тухгүй байвал уучлаарай би сайжирна гэж өөртөө найдаж байгаа. За ерөнхийдөө бол Ирланд хотын Том хот дахь юм Bon Secours гээд католик шашны ийм сүмд одоо яг наан болоогүй одоо нэг наан одоо Килиманрын туслах гэж ярьдаг штэ тий систерсүүдийг. За ингээд sisters нар ингэж ажилуулдаг нэг ийм газар байгаа. Тэгээ энэ болохоор Baby and Mothers Home гэж нэрлэдэг байгаа. Тэгээ яг орчуулгаар хүүхдийн гэр гэж орчуулагтаар жоохон сонир санагдаад байгаа учраас төв гэд ерөнхийдөө эсвэл асрамжийн газар ч юм уу тиймэрхүү байдлаар яриад явъя. За тэгээд энэ газар бол хэрцгий харгас байсан тухай бол маш олон нийтлэлүүд дээр бол гараад байгаа. За тэгээд дээрэс нь олон нутгийн иргэдийн хувьд бол одоо ерөөсөө тийм шин зүйл биш байсан гэж байгаа байхгүй тэр Ирландын Туам гэдэг хотод бол айгу цөөхөн хүн амтай нэг 22 онд бол population 2700 орчим байсан гэж байгаа. Тэгэхээр одоо нэг за хамгийн хурдан сайн өсөлтөн дээр нэг 3000 орчим хүнтэй. Тэгэхээр тэнд юу болж исэн талаар бол үеэс үе дамжигдаж яригддаг. За тэгээд дээрэс нь яг энэ насрамжийн газар нь өөрөө 1961-ээс 1922 оноос 61-үүдийн хооронд нийтдээ 37 жил үйл ажиллагаа явуулсан ийм газар юм байлээ. За тэгэхээр чин тэрнээс хоошоо бол нэг ачцээ бараг 30 үтцсэн гэсэн үг байхгүй 2025 онд. Тэгэхээр ингээд үеэс үе дамжигдаж энэ насрамжийн газрын талаар ер нь яригдчихсэн зүйлээ гэсэн үг. Тэгээ ерөөсөө ер нь дөрвтэй арга хэмжээ авч чадаагүй явж байгаа. Өнөөдөр л ерөөхдөө бол дэлхийн нийтийг бүр нийтээр нь зочрож байгаа ийм хэрэг болоод байгаа. За тэгээ энэ чинь өөрөө яг одоо л бүр ингээ Монголд хүртэл ингэж мэдэгдээд байгаа болохоос бол анх 14 онд 17 онуудад ч гэсэн зөндөө олон мэдээлэлүүд хийгээ явж исэн юм байлээ. За тэгээд өнөөдөр бол мэдээж малтлагын ажил аль бие усаар эхэлсэн байгаа. За тэгээд яг 796 хүүхдийн цогцос бол яг тэр септик танк буюу бохирын систем том юм системд бол байгаа гэдгийг бол таад бас энэ интрон дээрээс ч гэсэн харсан байгаа байх гэж бодож байна. За энэхүү аимшигт нуцыг одоо яг тэр Ирландын түүхч Кэтрин Корлес гэдэг эмэгтэй байгаа даа. Яг энэ бичлэгэн дээр бол хэд удаа гарч байгаа халимаг өстэй ахиун насны эмэгтэй байна. Анх бол 2014 онд яг энэ судалгааныхаа ажлыг хийж явж байгаа аль бие усаар мужийн одоо монголоор бол улсын бүртгүүлэн гэж ярьдэн штэ. Тэрэнд бол мужийн бүртгэл гэж ярьд юм лээ. Мужийн бүртгэлээс бол яг аль бие усаар 796 хүүхдийн нас барсны одоо гэрчлэгээ бүртгэлийг олоод тэгээ тэрнээс хойш эдгээр хүүхдийн цогцос хаана байж болох вэ гэж хайж явж агаад тэгсэн чинь нөгөө нэг газрын зураг дээр яг энэ septic system гэдэг бохирын том систем ойролцоо газар нутагт байгааг олж мэдээд тэгээ тэр дотор нь бол 20 том танк байгааг энэ бохирын танк байгааг мэдээд тэгээ ерөнхийдөө бол бас нэг тодорхой нэг дэмжлэг авч чадаагүй тэгээд 14 онд яг анхны тэр олон нийтэд мэдээлэлээ цацаж тэгж яваад одоо тийм эмэгтэйчүүдийн жагсаал бослого жарийн хашийн жагсаал болоод тэрний үндсэн дээр одоо дэлхийн нийт анх мэдсэн юм байна 14 онд. За тэгээд 17 онд бол Ирландын засгийн газар бол яг ийм зүйл болсон гэдгийг хүлээн зөвшөөрөөд тэгээд анхны нэг хөнгөн малтлагыг хийгээд тэгээд тэрний араас нь яг шүүгээс аль бие усны одоо бүр нэгдсэн том малтлаг хийх зөвшөөрөл нь аль бие усаар гараад тэгээд 25 оны 6 сард малтлагын бэлтгэл ажлыг хийгээд ингээд явж байгаа. Ерөнхийд товч мэдээлэл нь бол иймэрхүү зүйлсүүд болж байгаа. Засгийн газар нь хүлээн зөвшөөрсөн. За тэгээд тэр асрамжийн газрын удирдлагууд хийж байгаа тэр Bon Secours гэдэг тэр нь бүр community болоод одоо л хэд улс орнуудад үйл ажиллагаа явуулж байгаа юм том одоо бүлгэн байгаа. Тэгээд эдгээр хоёр том байгууллага одоо засгийн газар болон байгууллага маань өөрсдөө яг ийм зүйлсүүд болсон гэдэг дээр олон нийтүүдээс одоо ууршлын мэдээлэл хийгээд явж байгаа болохоор одоо бас нэлээд том нийтлэлүүдээс
мэдээлэл бол надад бас тодорхой хэмжээнд олцсон. За тэгээд юун төрөнд мэдээлэлээ дэлгэрүүлж ярихын өмнө тухайн одоо 22-оос 61 онуудад тухайн Ирландын нөхцөл байдал ямар хөө байсан бэ гэдэг талаар та хэд ярих гэж бодохгүй юу? Одоо эдийн засаг, улс төр, шашин гэл. За үүнийхээ хүрээнд 22 онд бол Ирландын чөлөөт улс буюу The Irish Free State гэж байгуулагдсан юм байна. Энэ нь бол Британаас хагас бие даасан статус бүхий үндсэн хуулийн хаант засаглал байсан. За 37 онд бол шинэ үндсэн хуулиа бол батлаад яг Ирланд буюу Ireland Erie гэсэн нэрээ одоо тунхаглаад бүрэн эрхт бүгд найрамдах улс болох суурь бол тавьсан юм байна. Тэгэхээр нэлээд тийм улс орны тийм шилжилтийн үеэс учраас бол та нөхцөл байдал нь ямар хувьсныг бол төсөөлөгдөж байгаа. За улс орны хувьд бол одоо католик шашны нөлөө бол асар их байсан гэж байгаа. За тэгээд сүм болон төрийн одоо хоорондын холбоо бол маш нягт. За католик сүмүүдийн гаргаж байгаа тэр санаа шинэлэг тэр одоо төсөлч юм уу тиймэрхүү зүйлсүүд нь бол улсын төсөвт бүр сууж өгдөг байсан, шийдвэр гаргалтанд нөлөөлдөг байсан гэдгээр бол маш томоохон одоо хэсгүүдийг түүхэнд Ирландын түүхэнд бол бичээстэй байсан гэж байна. За тэгээд шашны хувьд бол католик сүм нийгмийн амьдралын бараг бүх хүрээнд голлох үүргээ бол үзүүлж исэн. Жишээлбэл сургууль, эмнэлгүүд, асрамжийн газрууд за тэгээд цаашлаад бүр гэр бүлийн бүтцийг хүртэл гаргаж өгдөг гэсэн гэж байгаа. Тэгээ тухайн сүмд явж исэн ганц бие жоохон ахмад нас гараад эхэлж байгаа ганц бие хүмүүсийг хооронд нь суулгах, шууд хүчээр сүү тавиулах ч юм уу те гих мэтчлэн. За дээрээс нөгөө гэр бүлээс гадуурх жирэмслэлтүүд болон одоо гэрлэхээс өмнө жирэмсэн болсон одоо охид хүүхнүүд ч юм уу тиймэрхүү зүйлсүүдийг одоо гутах ялварлан гадуурхах гэдэг тийм ёс суртахууныг нийтэд одоо тарих угаалтаар хүргэжсэн гэж хэлээ. За тэгээд эмэгтэйчүүдийн эрх бол маш хязгаарлагдмал байсан гэдэг нь бол ойлгомжтой. За тэгээд ганц бие эмэгтэйчүүдийг бол шууд одоо энэ их хүүхдийн төвүүдэд болон Магдалены одоо угаалгын газар руу хүчээр албан хөдөлмөр эрхлүүлдэг байсан гэдэг мэдээлэл бас явж байгаа. За энэ Магдалены угаалгын газар гэдэг нь юу вэ гэхээр Magdalene Lounges гэдэг нэртэй бас юм шашны үйл ажиллагаа голчилж удирдлагыг явуулдаг улсын одоо бас юу гэдэг юм одоо улсаас санхүүжилт авдаг байсан гэж байгаа. Тэгтээ албан хөдөлмөр эрхлүүлэхдээ ямарч цалин өгдөг байсан гэж байгаа. За тэгээд энэ одоо лаунжрууд нь юу хийдэг байсан бэ гэхээр одоо энэ шашны газрууд ч нөгөө байрлаж ажиллаж байгаа учраас тэнд байгаа цагаан хэрэглүүдийг нь угааж эндүүдэх ажил. За тэгээд энэ сүм дуган зарим одоо шашны тэргүүнүүдийн хувцсыг ойх ч юм уу тиймэрхүү ажлуудыг хийлгдэг байсан гэдэг мэдээллүүд явсан байна. Ихэвчлэн тэр лаунжри руу хүчээр илгээгдэж байгаа эмэгтэйчүүд нь жирэмсэн охид бүсгүүчүүд за тэгээ гэр бүлээсээ цогцсон хүчирхийлэл төвхтөд ор хоронгүй болцсон байгаа эмэгтэйчүүд болон одоо гудамжинд одоо хит ядуугаасаа болоод гарчсан. За тэгээ хамгийн харамсалтай нь бол буруу хуцалсан эмэгтэйчүүд хүртэл хүчээр тийшээ албатаж явуулдаг байсан гэдэг мэдээллүүд бас байлаа. За эдийн засгийн нөхцөл байдлын хувьд бол 30-аад онд дэлхийн эдийн засгийн хямралын тэр нөлөө бол Ирландад бол маш хүчтэй туссан үе байсан буюу аж үйлдвэржилт бол маш сул төлхөө нөгөө хөдөө аж ахуйн хамгаалсан учраас маш олон хүмүүс ядуу зүдүү байсан. Одоо нөгөө хоолны хомсдол аягүй хордог байсан. Эрэлтээ нийлүүлэлт ногт давдггүй буюу одоо хөдөө аж ахуй гэдэг чинь газар тариалан эрхэлдэг гэсэн үг. За 1950-аас 60-аад онд бол иргэдийн олонх нь ажилгүйдэлтэй байснаас олж Их Британи, Америк, Канад руу ихээр цагаачилж исэн ийм үе юм байна. За гэр бүлээс гадуурх хүүхдүүдийг хууль бус гэж нэрлэдэг байсан. Бүр яг аль биесний illegal гэж нэрлэдэг. За тэгээд төр сүмийн аль нь тэдгэрхийг бүгднийг ялгуулан гадуурхдаг байсан. За гэр бүлээс гадуурх харилцаа бол мэдээж одоо суртахууны хувьд ч гэсэн байж боломгүй. Гэхдээ тухайн нөхцөл байдлуудын хувьд бол яасан ч байж болно те хүчирхийлэл төрсэн ч байж болно гэх мэтлэн зүйлсүүд бол яригдах бах. За их хүүхдийн одоо энэ төвүүдэд няра хүүхдүүдийг одоо тэнд чинь жирэмсэн эмэгтэйчүүд ч очиж байгаа эсвэл яг дөнгөж төрсэн ялах нэрэ биетэй эмэгтэйчүүд ч зөв хүүхдүүдэд дагуулад очиж байгаа те орох оронгүй болол эцсийн найдар болол уг нь очиж байгаа газарт нь шууд хүүхдүүдийг нь ээжээс салгаад
Тэгээд ээжүүдийг нь бол саяны Магдалины лаунжис руу шууд хүчээр албадан хөдөлмөр 1 жилийн хугацаатай эрхлүүлнэ гэд явуулцдаг. Тэгээд тэндээс ерөөсө гаргадаггүй нэг тийм хагас хэрэгжилтийн байдалтай ингэж одоо шоронгийн байдалтай байлгадаг байсан гэж байгаа. Тэгээд тэр үлдээгээд авсан байгаа хүүхдүүдээс нь арай гайгүй тийм эрүүл хөөрхөн хүүхдүүдийг нь бол Америк руу хууль бусаар шууд өргүүлдэг. Тэгэнгүүтээ тэр өргүүлсэн гэр бүлүүдээс бол яг тийм хүүхэд өршөлтийн фи гэж авдаг байсан гэж байгаа. Тэгээ ерөнхийдөө иймэрхүү мэдээллүүд олон нийтэд аль хэдийн төгссөн байгаа ч гэсэндээ ягаад шүүхтэр зөндөө олон юм болж байгаа. Гэхдээ аль биес орол баримтжуулаагүй байгаа гэдэг мэдээллүүд бас явж илээ. За тэгээд тухайн үеийн одоо нөгөө хохирогчдын үр хөвгтдээ өгсөн мэдээллүүд болон тухайн оршин суугчдын мэдээллүүдээс ярьж байгаа мэдээллүүдээс авч үзэхэд бол эмнэлгийн үйлчилгээ бол маш хангалттай байсан. Одоо тухайн бүс нутагт нь. За тэгээд яг ийм асрамжийн газруудад бол хяналт маш сул байсан. Олон хүүхэд хичээлийн дутагдaltaй уушигны өвчнөдөө маш олон халдвар төвчнөөр тийм насардаг байсан гэдгийг бол тухайн бүр одоо мэдээллүүд яваад байгаа. За тэгээд түүхэн нөлөө бүхий үйл явдлууд гэх юм бол 32 онд De Valeriгийн Fianna Fáil гэдэг ийм нам засаг эрхэнд гарсан байна. Тэгэхээр одоо нөгөө 22 онд анх төр сүмийн холбоо айгүй нягт байсан гэж ярьж байгаа зүйл нь бүр улам бэхжсэн тийм одоо сөрөг зүйл басан байна. За тэгээд 51 онд бол их барих, жирэмслэлтээс хамгаалах хэрэгслүүдийг хууль бус болгож хүүхэд төрүүлэх эрхийг зөвхөн гэрэлтийн хүрээнд хязгаарласан гэж байна. Тэгээд өмнө би бас оюутан байхдаа эдийн засгийг судалж явж байгаад нөө Америкт үр хөндүүлэх үйл ажиллагааг эмнэлгүүдэд бүгднийг энэ хууль бус болгосон гэж одоо үзэж байгаад тэгээд тэр чинь нөгөө нэг яг 15-аас 20 жилийн дараа тухайн Америкийн нөгөө гэмт хэргийн тоо бүр асар ихээр нэмэгдсэн гэж байгаа. Ягаад тэгэхээр тэнд нөгөө нэг хүүхдүүдийн сурж боловсрох, ёс суртахуунаа сурах, хүмүүжих зүйлсүүд нь багасаад гараа хэрдэг болоод ирж байгаа учраас яг үүнтэй яг ижилхэн жишээ явж гин 1951 оны Ирландын жимслэлээс хамгаалах хэрэгслүүдийг хууль бус болгосон гэдэг чинь бэлгэвч болон birth control эмүүдийг хүртэл хууль бус болгосон гэж байгаа байхгүй. Тэгэхээр маш олон хүсээгүй жирэмслэлтүүд болно. Түүнээс үүдэж одоо нөгөө хүн ам хит ихснээс болоод халдвар төвчнүүд маш хурдстайгаар тархаад тэгээд эмнэлгийн одоо үйлчлэгээ хангалтгүй байсны улмаас бол Ирланд улсын нас баралтын түвшин бүр 39% хүрсэн гэж байгаа. Бас нэлийн түүхэн дээд одоо ямар ч тухайн үед ч юм яг Ирландд бол ямар нэгэн дайн болоогүйсэн ч гэсэнтэй яг дайны үеийн нас баралтын тоотой ижил түвшинд хүрсэн гэдэг харьцуулалт тоон үзүүлэлтэд яваад илээ. За ерөнхийдөө бол яг 22 оноос 61-ийн хоорондох Ирландын нөхцөл байдал бол төрийн тусгаар технологи батцах гэсэн сайн үзүүлэлттэй байгаа ч гэсэндээ каталог сүмийн хэд давамгаалах ёс суртахууны хатуу дэглэмтэй байсан харамсалтай нөхцөл байдал байна. За тэгээд эмэгтэйчүүд хүүхдүүдийн эрхийг бол маш ихээр хязгаарлагдмал байсан гэдэг нь бол саяны одоо тоо мэдээллүүдээс бол харж болохоор байна. За тэгээ ядуурал, дөрвөлт, за нийгмийн их шүмжлэлтэй байдал нь бол зөвхөрсөн дарамттай үе байсан гэж иргэдийн одоо дүгнэлтээр бол яригдсан байна. За ерөнхийдөө бол нэг иймэрхүү товч мэдээллүүд явж байгаа. За одоо ер нь дэлгэрэнгүй мэдээлэл рүүгээ та хэд оръё. За асрамжийн газар нь 25 оноос 61 оны хооронд үйл ажиллагаагаа явуулж исэн. За тэгээд гэр бүлээс гадуурхах жирэмсэлсэн олон мянган эмэгтэйг бол хүлээж авч исэн. За яг энэ он жилүүдэд нийтдээ 27 мянгаас 40 мянга хүртэлх эмэгтэй хүүхдүүдийг бол хүлээж авч исэн гэдэг мэдээлэл нь байгаа гэж одоо тайлангууд дээр бол дурдсан байлээ. Ягаад тэгэхээр эн чинь улсын төсвөөс зардал авж байгаа санхүүжилт авж байгаа ийм асрамжийн газар учраас тухай бүр маш олон тайлангуудыг илгээдэг байсан нь бол тодорхой. За гэвч тэнд төрсөн хүүхдүүдийн олох нь бол гэртээ харьж чадаагүй гэдгийг бол баталж байна. За католик шашны Bon Secours нэртэй эмэгтэйчүүдийн энэ ордон байдгийн байна. Одоо энэ Bon Secours гэх нэм католик шашинтай юм ордон байгаа. За тэр нь доороо болохоор асрамжийн газартай. За тэгээд эмэгтэйчүүдийн одоо уулны феминист юм нэг үйл ажиллагаа явуулдаг бас нэг юм
газартай. Тэгээ хажуу талд нь болохоор group гэдэг нэртэй эмнэлэг ингээ нийтдээ баг компаниар бол group компани хэмжээнд очсон гэсэн үг байхгүй юу? Зөндөө олон байгууллагатай. Зөвхөн яг тухайн үед шүү дээ. 1960 онд гэсэн үг байхгүй. За ийм харилцан бие биетэй тусалдаг ийм байгууллагууд байсан гэж дурдж байна. За гэвч бодит байдал дээр энэ нь эрүүдэн шүүлтний хэлбэртэй хөдөлмөр тусгаарлалт хүүхдүүдтэйгээ уулзах эрхгүй байх нөхцөл байдалтай асар их дарангууллын дэлгэмтэй байсан. 2012 онд Ирландийн эрүүл мэндийн албанаас нэгэн ноцтой сэрэмжлүүлэг гаргасан тус газраас бол 1000 орчим хүүхэд Америк руу хууль бусаар өөрчлөгдсөн байж болзошгүй гэдэг баримтыг бол уул нь олсон юм байна. Гэсэн ч хожим нотлогоотойгоор одоо бүртгэгдсэн буюу шүүхтээр очоод зөвхөн 36 л яг албан ёсны баримт нотлогоотой зүйл болсон байна. За тэр нь бас яг энэ бол яг гэмт хэрэг гэдгээр нь бол олсон. Үлдсэн 960 орчим албан хууль бусаар өөрчлөгдсөн хүүхдүүдийг бол нотлогоогүй буюу үгүйсгэгдсэн юм байна шүүхтэр. За тэр 36 тохиолдлыг яаж одоо олсон бэ гэхээр нөгөө улс руу өгж байгаа тайлан мэдээлэл дээрээ яг энэ сард тэдэн эмэгтэй тэдэн хүүхэд байсан, тэдэн өвчлөлтөө, тэдэн идэгсэн, тэдэн хүүхэд нас орсон, тэдэн хүүхэд нь Магдалин лаунжээс руу шилжүүлсэн, тэдэн Магдалин лаунжрээс бол 1 жилийн нөгөө албатан хөдөлмөрлөлтөнд дуусаад гарсан гэдэг тэм тайлангуудаас нь ерөөхдөө бол 36-ыг нь бол нотолж чадсан гэд тэгсэн. За хүүхдүүдийг өршлүүлэхдээ бол ээжүүдийнх нь мэдээж ямар ч зөвшөөрлгүйгээр явж байгаа. Хэрвээ зөвшөөрлөлтөөсөн бол энэ нь ядаж нэг тийм хууль ёсны холчин зөвшөөрлөг учраас хууль бас болоод байгаа. За тэгээд түрүүнд дурдсан хүүхэд өршлүүлэлтийн фи гэж авдаг байсан гэдгийг нь бол ерөнхийдөө авдаг байсан гэж нотолсон ч гэсэндээ яг хэд орчим фи гэж авдаг байсныг нь нотолж чадаагүй учраас бас яг энэ төлбөр мөнгөний асуудал бол байхгүй гэдэг юм шүүхтэр бас яригдсан юм байна. За тэгээд ер нь энэ хэрэг маань яаж анх нийтэд ил болсон бэ гэхлээр одоо түүх судлаач Кэтрин Корлс гэдэг эмэгтэй байгаа. Одоо бараг 70 орчим настай хайлт мөнгөстэй нэг эмэгтэй одоо энэ бичлэгний зургнууд дээр яваад байгаа энэ эмэгтэй шүү. Энэ нь болохоор 2012 онд тус байгууллагын үйл ажиллагааг судалж эхэлсэн түүхийнхаа хүрээнд түүх судалж байгаа хүрээнд. За тэрээр иргэний бүртгэлийн лавлагаан дээрээс анх олсон гэж байгаа. Нөгөө мужийнхаа иргэний бүртгэл дээрээс 796 хүүхдийн нас баралтын гэрчилгээ илрүүлж исэн. За тэгээд тэр гэрчилгээг болохоор нэг хүүхдийн гэрчилгээг 4 еврогоор худалдаж авч иж танилцсан гэж байгаа. Одоо хүүхдийн нэр мэр гэдэг ч юм уу те нас орсон нөгөө нэг шалтгаан гэдэг юм. Тэгэхээр 4 евро гэхээр чинь нэг хүүхдийн 10,000-аас 14,000 төгрөгийн үнээр нэг хүүхдийн мэдээллийг нь худалдаж авч байгаа гэж байгаа. Тэгээд 796 даа үржүүлчихээр 10 саяас 12 сая төгрөгийг ойролцоогоор энэ Кэтрин Корлс гэдэг эмэгтэй зөвхөн 796 хүүхдийн одоо нас барсан гэрчлэгийг олж авч танилцахын тулд төлсөн байдаг. За энэ нь болохоор Кэтрин Корлсийн хамгийн аимшигтэй сэдвүүрлэл бол хөтөлсөн. Яагаад тэгэхээр 12 оноос энэ 796 хүүхдийн мэдээллийг олж авахын тулд бараг 1 жилийг зарцуулсан гэсэн. Мэдээж шууд нэг хүнд ийм их хэмжээний евро бол байгаагүй нь мэдээж. Тэгээд 13 онд болохоор бүрэн судалж дуусныхаа дараа зөвхөн 2 хүүхдийн яг оршуулгын мэдээлэл нь л олсон гэж байгаа. Тухайн яг ойролцоо бүс нутагт тэр нөгөө асрамжийн газрын талбайд бол оршуулсан гэдэг мэдээлэл нь бол олцсон. Үлдсэн 794 хүүхдийн оршуулсан мэдээлэл нь огт олдоогүй учраас тэр нөгөө харьяа мужийн номын сангууд дээрээс очиж судалж агаад тэгээ нэг бохрын систем одоо энэ септик систем гэж яриад байгаа. Тэрний газрын зургийг олж харсан байгаа. Тэгсэн чи яг энэ асрамжийн газартай маш ойрхон бараг тэр хашаан дотор нь залгаа нэг тийм бараг 4,000 орчим га талбай хэмжээтэй тийм маш том 20 танктай бохрын системийг олсон байна. За яг энд л байж болзошгүй гэж үзээд тэгээд 2014 онд тэрийг шүүхтэр очиж одоо би энд матлах хийх хүсэлтэй байна гэдэг мэдээллүүдээ өгсөн чинь шүүхээс бол тодорхой хэмжээний дэмжлэг өгөх үзүүлээгүй хүсэлтийг нь цусалсан. За тэр тэгсэн учраас Кэтрин Корлс 2014 онд яг анх нийтэд дэлгэсэн юм байна. За яг би 796 хүүхдийн ингээд насарсан мэдээллийг олсон. За тэгээ энэ хүүхдүүдийн оршуулга бол хаач байхгүй байгаа учраас би
цогц нь бол яг энэ тэр septic system дотор байгаа гэдэгт бол итгэлтэй байна. Надад ингээд анхаарлаа хандуулж өгөөч гэсэн чинь бол мэдээж маш их хэмжээний анхаарлыг татсан, маш олон ээжүүдийн анхаарлыг татсан, жагсаал цуглаа хийсэн. Тэгсний үндсэн дээр бол тэгж явсараад 2017 онд бол засгийн газар манад яг тийм түүх байгаа. За тэр түүх бол үнэ. Бид нар бол католик шашны сүмтэй ингэж хамтарч хийжсэн энэ он жилүүдэд ийм харамсалтай үйл явдал болсон гэдгийг бол засгийн газар 17 онд бол хүлээн зөвшөөрсөн байдгийн байна. За тэгээ 14 онд Корлос олон нийтэд өөрийн судалгааг ил болгосноор л уг хориг дэлхийд даяар бол тулаанд тарсан. Олон улсын хэвлэлүүд одоо тэр септик танктай хүүхдийн бош гэдэг нэртэйгээр маш олон хэвлэлүүд одоо нийтлэлүүдийг бол цуурлаар бол гаргаж исэн. За тухайн үед болохоор яг тэр баталгыг хийгээгүй байсан учраас хідэн хүүхэд гэдгийг нь бол яг аль биесний мэдээлэл байхгүйс учраас 800 гаруй 900 гаруй хүүхдийн зохицол септик танкт байна гэх мэтлэн мэдээлэлүүд бол нийтлүүд явж исэн. За та хэд ер нь л 796 infant энэ гэл хайх юм бол шууд гараад ирэх юм бэлээ. Гараад ирэх юм бэлээ ч яг гэж гарч л ирчихсэн л та. За энэ нь Ирландын төр католик сүм нийгмийн хариуцлагын тогтолцоо зэрэг бүхэл түвшинд бол дөрвөлт үүсгэсэн. За энэ цагаас хойш нийгмийн хариуцлагын одоо энэ байгууллагууд засрамжийн газрууд бол маш өндөр одоо хамгаалттай гэх юм уу тийм одоо үйл ажиллагаатай явж исэн гэдгийг хүмүүс бол дурдж илээ. За түүхчийн мэдээллийг дэмжсэн орон нутгийн иргэдийн ачаар одоо сүмийн ажилчид одоо орой бүр орж ирэн газар ухаж исэн гэдэг гэрчийн мэдүүлгүүдийг бол олж авсан байна. За тэдний олонх нь бол тухайн үед хэлэх эрхгүй байсан. Ягаад тэгэхээр одоо сүм болон төрийн хоорондын уялдаа холбоо маш өндөр байсан учраас бидний нэр хүндэд халдж гин гэдэг одоо мэдээллийн доор одоо шоронд 20 хүртэлх арга хэмжээг авах тийм аюултай учраас хинч бол гэрчилж дуу хоолой өргөж чаддгүй байсан тийм үе байна. За тэгээд Корлесийн ачаар бол тэдний дуу хоолой бол ил болж чадсан. За тэгээд энэ анх дөнгөжл одоо Корлес судалгаа хийж эхлүүлээл мэдэгдэжсэн зүйл бол биш юм байна. 1975 онд нэг хоёр хүү тоглож явж байгаад хамгийн анхны одоо бетоны доор байсан хүүхдүүдийн цогцтой танкийг бол илрүүлж исэн гэдэг мэдээлэл бас байлээ. За тэрний дараа нь жоохон дэлгүүрэнгүй дуртана. За тэгээ 2017 онд бол Ирландын төрөөс их хүүхдийн асрамжийн газруудын одоо шалгалтын комисс байгуулагдсан байна. За тэгээ газар дээр нь бол малтлаг хийж ажилласан шинжилгээгээр 20 одоо танк бүхий газар доорх хүндэд бохирын хоолой дүүрсэн хүний цогцнууд олцсон. За тэгээд тэнд чинь нөгөө нэг шууд гаргаж ирж болохгүй юм байна л да. Ягаад тэгэхээр тэр чинь хэдэн 10 жил тэнд хадгалагдсан байгаа учраас нөгөө араг ясал үлдсэн байгаа. Тэгээ араг яснууд нь хоорондоо нөгөө салжих аюултай учраас зөвхөн дээрээс нь харсан, дээрээс нь ДНХ-ийн шинжилгээ авсан тиймэрхүү зүйлсүүд л 17 онд болсон юм байна. За харин өнөөдөр бол бүр аль биесээр тэр комисс нь бүр байгуулга болоод тэгээд нэг нэгээр нь археологчдын удирдлагын доор ингээд гаргаж ирж байгаа. Тиймэрхүү үйл ажиллагаа болж байгаагаар ялгаатай байна. 17 болон 25 оны малтлагууд нь. За тэгээд анхны тэр хийсэн ДНХ-ийн шинжилгээгээр бол 35-7 хоногтой ураг хүртэл байсан гэж байгаа. За тэгээ 2-оос 3 настай хамгийн том нь бол 3 хүртэлх насны хүүхдүүдийн арга хэсийг бол олсон гэдэг ийм тайлангууд тэр анхны 17 оны малтлагын тайлан дээр бол дурдгдсан байна. За эдгээр үлдэгдлүүд нь үнэхээр 25 оноос 61 оны хооронд насварсан хүүхдүүд гэдэг нь бол тодорхой байна гэдэг тайлан бичигдсэн байлээ. За Ирландын засгийн газар уг газрыг бүрэн малтах хүний одоо тэр цогцнуудын үлдэгдлийг илрүүлэх ДНХ-ийн шинжилгээ хийж хэн болохыг нь тус бүр тогтоож дахин оршуулах гэж дурсгалыг хүндэтгэх зорилгоор 2018 онд аль бие ёсоор хууль боловсруулж эхэлсэн. За тэгээ хууль бол шууд тэр дороо боловсруулагдаад батлаад хэрэгждэг учраас бас нэг тодорхой хэмжээний онуудыг бол илээсэн. За 2021 онд нийтлсэн эцсийн тайлангаар бол 22-оос 98 оны хооронд ажиллаж исэн 18 төрийн буюу одоо төрөөс санхүүжилт авдаг байсан гэр асрамжийн газарт нийт 9,000 орчим хүүхэд нас барсан нь бол тогтоогдсон байна. За энэ нь тухайн үеийн Ирландын дундаж нас баралтаас 2 дахин өндөр үйжээ гэж байна. Одоо энэ тухайн үеийн Ирландын дундаж нас баралт гэдэг нэг аль бие ёсоор нөгөө статистик болсон нас баралтаас бол 2 дахин өндөр байна гэж байгаа байхгүй.
За 2023 онд уг бошны бүрэн судалгааг зохион байгуулах тусгай байгууллага байгуулагдаад за тэгээд тэр байгууллага чинь одоо хүний бүтцээ батлуулна, хэдэн хүний бүрэлдэхүүнтэй тэр хүмүүсийг цалинжуулах тэгээд урсгал зардал ч юм уу те тэр зардлууд гэх мэтлэн маш том одоо төлөвлөгөө тайлан төсвөө батлуулсны үндсэн дээр 2025 оны 6 дугаар сард буюу яг одоогоор аль бие ёсоор балтлагын ажил эхэлсэн байна. За зорилго нь бол угаасаа ойлгомжтой. Одоо тэр улсын мужийн бүртгэлээс гаргаж авсан 796 хүүхдийн цогцыг бол гаргаж ирнэ. За тэгээд цогцоо гаргаж ирэхдээ бол яг бүрэн арга хсаар нь гэх юм уу? Биеийн бүтцээр нь гэх юм уу? За тэгээд хэн болохыг нь бол тус бүр тогтоох ёстой. За тэгээд хэрвээ одоо хамаарал бүхий гэр бүлийн гишүүд нь байх юм бол цогцыг эргүүлээ өгөх ёстой. За хэрвээ байхгүй гэх юм бол хүндэтгэлтэйгээр оршуулах ийм үйл явцыг хийхээр ийм гол зорилготой байгуулагдсан тусгай байгууллага байна. За Ирландын ерөнхий сайд асан Энда Кенни гэж ирхэн байгаа. 2017 онд бол хамгийн анхны мэдгдлээ хийхдээ ингэж хэлсэн юм байна. За бидний зарим нь хүүхдүүдийг ингэж явуулах нь зөв байсан гэж одоо өөрсдөө зөвтгөж байгаа. Тухайн одоо Энда Кенни чинь 1900 онд амьдарч байгаагүй учраас бол мэдгүй шүү дээ. Тэгэхээр тухайн үед бол тэр засгийн эрхийг барьж байсан хүмүүс бол одоо инкээс уур аргагүй байсан гэдэг одоо биеэ өмөрч байна. За гэтэл үүндээ бол бид тэднийг салгаж, зарж, гадагш илгээж өсгөж болж исэн юм аа. За энэ нь болохоор тухайн үеийн тайлан мэдээлэлээр бол нотлогдсон. Тиймээс бол гүнээ хүндэтгэл илэрхийлж байна. Уучлал хүсэж байна гэр бүлээс нь гэсэн ерөнхий бол товчондоо бол ийм мэдээлэл хийсэн байдаг. За тэгээ Bon Secours бүлгэм 2024 онд албан ёсоор бол уучлалт гуйсан байна. За уучлалт гуйхдаа бол уучлалт гуйсан би мэдээллийг дараа нь яг орчуулсан уншиж өгнө. Тэгвэл яг энэ уучлалт гуйхдаа олон нийтэд уучлалт гуйхаасаа гадна нөгөө судалгааг хийж байгаа эмэгтэйгоо штэ Corliss за тэрнлүү мэйл илгээсэн гэдэг нэг тийм альбан бос мэдээлэл яваад байгаа. Тэр мэйлэндээ болохоор ийм мэдээлэл өгсөн байгаа. Бид Христийн ёс суртахуунд нийцгүй байдал гаргасан. Эмэгтэйчүүд хүүхдүүдэд бидний үзүүлсэн хандлагын инрэл хайр нэгүсэл байгаагүйд одоо гүнээ харамсаж байна гэдэг мэдээлэл бас бичигдсэн гэдэг юм яваад байгаа. За гэхдээ бол одоо нөгөө тухайн жагсаал цуглаанд оролцож байгаа иргэд болон судлаачид за тэгээд хохирогчдын ар гэрийнхэнд бол тэдний уушлалт бол хангалтгүй байна. Яагаад тэгэхээр бид нар одоо ч тэр манай эмээ өвөгийн элен зэмээ өвөө одоо эмээгийн манд анхны хүүхдийг бол цогцыг нь бид нар олж авч чадаагүй байна. Би хэн гэдгийг ч мэдээгүй байгаа гэдэг нэг тиймэрхүү зүйлсүүд яригадаа. За тэгээд энийг бүрэн тодруулахын тулд ил тод хариуцлага, баримтжуулалт нөхөн төлбөр шаардлагатай гэдэг зүйлсүүдийг бол хариу мэдээлэл гаргасан байна. За тэгээд 2017 онд Туам дахь одоо энэ их хүүхдийн төвийн талаарх олон нийтэд зарлагдсны дараа Bon Secours яг тэр Sisters нарын албан ёсны гаргасан одоо нэг хэд хэдэн зохицолбор бүхий юм летер байгаа. Тэрийг нь орчуулсан та хэд одоо уншаад өгье. За бид Туам хот дахь Мэригийн их хүүхдийн ясрамжийн газрыг 1925 оноос 1961 он хүртэл удирдах байсан нүнэ. Энэхүү хугацаанд эмэгтэйчүүд болон хүүхдүүд бидний удирдлагад хамааралтай орчинд зовж шаналж ганцаардалд орж хүний эрх нэр төрн зөрчигдсөн бид гүнээ харамсал илэрхийлж байна. За энэ яг нөгөө ялгаагүй нөгөө Bon Secours гэдэг одоо байгууллагт одоо Sisters хийж байгаа учраас одоо бид we our community гэмчлэн ярьж байгаа шүү. За тэрийг орчуулахаар ялчгүй бид л гэж орчуулахаас өөр сонголт болчиход байна. За өгшлүүлье. Тэр хүүхдүүдийн дунд нас барсан олон тооны хүүхдүүд байсныг бид үгүйсэхгүй. Тэдний зарим нь нэр нь үл мэдэгдэх байдлаар оршуулсан байгаа нь ёс суртахуун хүндэтгэлийн хувьд туйлын харамсалтай үйлдэл болоод байна. Бидний үйл ажиллагаа тухайн үеийн нийгмийн хандлага, байгууллагын бодлого, төрийн зохицуулттай холбоотой байсан ч хүлээх ёстой ёс зүйн хариуцлагаасаа бид зогтохгүй. Бид комиссийн ажилд тууштай дэмжлэг үзүүлж түүхэн үннийг илчлэх, ам бүрэгцэн хүүхдүүдийн дурсгалыг хүндэтгэх бүхэл хүчин чармаалтад оролцоор байх болно гэсэн ийм одоо уучлалын стейтментийг гаргасан байгаа.
Тэгэхээр би болохоор одоо хариуцлагаасаа зогтохгүй энэ төр гэж бичээд байгаа. Гэтэ яг үндэ бол эн чин тухайн үед яг тэр удирдлагыг нь гартаа авч исэн, яг тэр хүүхдүүдийг асран хамгаалж илж исэн sister биш учраас ямар нэгэн хүнд бол ял оноож угаасаа чадахгүй байх. Тэгэхээр энэ чинь хит хит улс орнуудад Bone Suckers чинь буйны үйл ажиллагаа, нийгмийн сайн сайхны үйл ажиллагааг хийсээр байгаа. Тэгэхээр тодорхой газар мууж бүс нутагт бол үйл ажиллагааг нь хязгаарладаг ч юм уу, эсвэл маш их хэмжээний хүн төлбөрийг гаргуулах тогтоол гаргадаг ч юм уу, эсвэл улсад одоо өндөр хэмжээний торгуул ногдуулах байдлаар л хариуцлага ногдуулах багтаа л гэж би бол хувьдаа бодож байна. За тэгэхээр энэ Bone Suckers гэдэг community чи одоо ер нь юу юм бэ гэдгийг би танд тайлбарлаад өгье л доо. Тэгэхээр Bone Suckers гэдэг нь болохоор сайн туслах гэдэг одоо Франц гаралтай үг юм байна. Анх 1824 онд Парист үүссэн католик одоо Нанс буюу сүмийн эгч нар л гэж яриад байдаг шүү дээ. Эгч нарын олон улсын ийм холбоо гэх юм уу? Ийм зүйл байгаа. За анх бол одоо яг Франц улстай бол өвчтөе ядуу хүмүүсийг гэрт нь очиж хуйлдаг байдлаар үйл ажиллагаагаа эхлүүлж исэн. За тэгээ 1960 оноос хойш л яг Францын бусад одоо мууж бүс нутагтаа болон Их Британи, Америк, Перу, Танзани зэрэг орны бүс нутагт үйл ажиллагаагаа тэлээд анх 1861 онд л яг Ирланд одоо улс руу орж ирж тусламжийн үйл ажиллагаагаа аль биесээр эхлүүлж исэн юм байна. 1861 он гэдэг ч юм уу 1900 төгөөл ажиллагаа эхэлсэн байгааз. Тэгээд Ирланд хот дахь Bone Suckers Health System гэдэг одоо бүр юм систем болсон. Эрүүл мэндийн байгууллага болсон. Энэ нь 1893 онд одоо яг аль биесээр байгуулагдаад өнөөдөр ч гэсэндээ одоо энэ байгууллага нь хид хідэн эмнэлэг сувлал ахмад насны халамжийн төвүүдэд нээсээр л байгаа Ирланд хоттой бол. За тэгээд энэ их хүүхдийн төвийн одоо ер нь үндсэн түүх нь бол угаасаа товчхондоо ойлгомжтой 25-аас 61 онуудад одоо энэ яг Sisters гэж яриад байгаа. Одоо католик одоо номлол хийж байгаа ийм хүмүүс нь Туам хотод ганц бие жирэмсэн эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг одоо энэ төвдөө хүлээж аваад за тэгээ хэрвээ жирэмсэн ирсэн байгаа хүмүүсийг нь төрүүлээд тэгээ харамсалтай эцэг эхийн зөвшөөрлөгөөр өргөжлүүлж ялгуулан тусгаарлаж байгаа тийм арга хэмжээ авдаг байснаа бол яг тухайн үеийнхаа жилүүдийн тайлангуудад тусгагдсан байгаа. Нэг өөртөө гэж тусгаарладаг байсан, ялгарладаг байсан гэдгийг бол тайландаа дурдсан байл. За эмэгтэйчүүдийг хүүхдэд төрүүлсний дараа 1 жил хүртэлх хугацаанд Magdalene Laundries гэдэг угаалгын газарт бол цалингүй ажил хийлгдэг. За тэгж цалингүй ажил хийлгэх үедээ бол дахиж хүүхдийг нь бол тэр ихэд бол огт өгдөггүй, үзүүлдэггүй, харуулдаггүй байсан гэж байгаа. Тэгэл ерөнхийдөө 1 жил тэндээ ингээд хүчээр ажил хийчээд тэгээ цаашаагаа л ерөөсөө явна. Ерөөсөө эргэж ирж хүүхдээ аавна гэсэн ямар ч ойлголт байхгүй. Тэгээ гол нь тэр 1 жилийн хугацаанд дуусчаад ямар ч цалингүй тэгэл ялгаагүй шууд гудамжинд гардаг гэсэн мэдээллүүдийг одоо хохирогчийн ар гэрийнхэн үлдсэн ар гэрийнхэн өгсөн байсан. За тэгээд хит хитэн одоо нөгөө тусгай байгууллага байгуулагдсан гэж байгаа шүү дээ. Тэр байгууллагуудын одоо тухай бүр гаргаж байгаа одоо стейтментийн шашин ярилцлагуудыг тайлбарт орчуулж бас хүргэе. Туам дахь нэрэ хүүхдийн өрөөндөөс нэг хүүхдийг одоо эрүүл мэндийн байцаагч дараах байдлаар дүрсэлсэн байдаг. Дүрслэгтээ гунигтай, туранхай хүүхэд, туйлын хэврэг, үе үе таталт өгдөг байсан. За тураалтай, сулбгар, за ташаан дээрээ бол буглаа үсчихсэн байсан. Тэжээл бол авч чадахгүй байгаа нь бол хит туранхай байгаагаас мэдэгдэж байна. Өвчийсэн, турж ицсэн одоо мөчтэй, хийсэн мэт гэдэстэй, туранхай, үнэхээр өрөдмөр хүүхдүүд байна гэж бол нэг зүйл дээр бол ингэж орчуулагдаж хүргэсэн байсан. За тэгээд 2017 онд болохоор New York Times сонинд мэдээснээр тухайн жилд одоо яг тэр Home гэж нэрлэдэг байгаа төвд бол 52 нэрэ хүүхэд нас орсон байна гэж мэдээлсэн бол Irish Times сонинд энэ тоол 37-оос 47 орчим хүүхдүүдийн хооронд байна гэж дурдсан байна. Тэгсэн чинь Ирландын засгийн газрын баталсан нэг тайланд 1933 он гэхэд нас баралтын түвшин ойролцоогоор 39% хүрсэн. Энэ түвшин нь бол 49 он хүртэл тасалданга байдлаар 30%-аас бол байнгын дээшээ байсаар байна гэдэг мэдээлэл бас явж байгаа.
За тэгээ ийм өндөр нас баралтын түвшинтэй байсан ч гэсэндээ одоо ингээд засгийн газараас ийм өндөр нас баралтын түвшинтэй байна. Яг хаана юун дээр шалтгаан нь юу вэ гэж одоо анхаарал хандуулад ирэн штэ. Тэгсэн чинь тодорхой нэлээд өндөр хувийг бол яг эдгээр 18 гэж яриад байгаа шүү дээ. Төрөөс санхүүжилт авдаг байсан 18 энэ их хүүхдийн асрамжийн төвүүдэд бол нас баралтын тоол өндөр байна гэж үзээд тэгээд тухайн үед бас нэг ажлын хэсэг гаргаад одоо ингэ шалгалт хийж явсан байна. За тэгсэн чинь шалгалт хийсэн одоо тэр юу гэдгийг байцаагч ч гэдэг юм уу тэр хүн нь бол тухайн тайландаа дуртахдаа одоо яг нь их хүүхдийн асрамжийн төвд няра хүүхдүүдэд үзүүлж буй асаргаа сайн эгч нар гэж одоо sisters те яг асран хамгаалж буйгаа хүмүүс бол хянамга анхааралтай хандаж байна. За хоол хүнсний чанар бол маш сайн байна. За нас оролтын шалтгааныг эндээс хайгаад бол хэрэггүй байна гэдэг ийм тайланд өгсөн байсан байна улс руу. За тэгээд эн чинь ерөөсөө анх л 2012 онд энэ эмэгтэй нөгөө судлаач эмэгтэй чинь хайгаал олон нийтэд бол дэлгээд байсан юм бол биш юм байна. За 1975 онд бол хамгийн анх бол цогцос олцсон гэдэг мэдээлэл бас тодорхой нөгөө цагдаагийн байгууллагт бол тэмдэглэгдсэн байна. За 1975 онд Франсис Хопкинс Барри Сүни гэдэг ийм хоёр өөр гэр бүлийн хоёр хүү. За энэ асрамжийн төвийн нутаг дэвсгэрт тоглож байхдаа тэгээ буш байсныг олсон. За буш нь болохоор зүгээр юм нэг цемент лсэн гэж байна. Тэр цементийг тоглож байхдаа өргөөд үтсэн чинь доотлолт нэг танк байж таарад тэр танк нь болохоор бүр ингээ хүний араг асар дүүрсэн байсан гэж эцэг ихтэй мэдээлэл өгсөн байсан байна. За тэгээд чи одоо 1961 онд энэ нөгөө асрамжийн төвчин бүр үйл ажиллагаа зогсоосон байгаа шүү дээ. Яг тэр газартаа. Тэгээд нэр нь абандон хийсэн байгаа хгүй юу? Ерөөсөө хинч амьдрахгүй бүх нөгөө асрамжинд байдаг гэсэн хүүхдүүд хүмүүсээ нөгөө тараан байршуулад үнцээ яг хүүхдний асрамжийн газар руу тараан байршуулад яг абандон болцсон байсан. Тийм учраас нөгөө ойр хавийн хүүхдүүд бол нэг тиймэрхүү газар очиж тоглох гээд байдаг талтай шүү дээ. Сонирхож нөгөө хашаа машин давж ордог ч юм уу те. Тиймэрхүү байдлаар анх бол олсон юм бэ лээ. За тэгээд яг тэр жилдээ бас яг нэг зөвхөн яс олсон гэдэг мэдээлэл авчиж цагдаа нар бол хөдлөөгүй. Тэгээд тэр жилдээ бол өөр нэг хүүхэд Мартин гэдэг хүний хүүхдийн гавлын яс олоод тэгээд зүгээр нөгөө нэг юм тоглоомын гавлын яс гэж бодонгуудаа гэртээ очиод ээж Мэри Мартерод авчирч үзүүлсэн байна. Тэгсэн чинь ээж болох Мэри нь хит хитэн хөвчтөөгөө хамт хүүхд дагаад тухайн газарт очиж үзсэн чинь яг нөгөө анхны хоёр хүүхдийн онгойлгосон нөгөө нэг хамгийн анхны цементэн танкийг олсон байна. Тэгсэн чинь тэр нь жижиг боотолтой зүйлүүд нэг нэгнийхээ дээр давхарлагдаад дүүрчихсэн байсан гэдэг мэдээллийг бас тухайн үеийн цагдаа нарт бас өгсөн байна. За тэгээд энэ тухайгаа бол Мэри нутгийн өөр нэг эмэгтэй Жули Картер Диванигаас асуусан юм байна. Гэт ийм юм болсон гэд. Ягаад тэгэхээр тэр Жулиа өөрөө тэр нөгөө асрамжийн газарт хаяад тусалдаг байсан юм байна л да. Тэгсэн чинь Дивани болохоор хариу хэлэхдээ харин тийм ээ тэнд ч угаасаа хүүхдүүдийг тавьдаг байсан шүү дээ. Нөгөө оршуулдаг юм уу насарсан хүмүүстэй угаасаа тийшээ оруулаад тавьчихдаг байсан. Би ч гэсэн өөрөө хит хитэн шүн бол орой насарсан хүүхдүүдийг даавууд боогоод тэр танкууд руу хийжсэн гэж ярьж байгаа байхгүй. Тэр нь бол одоо яг тэр одоо Туам хотод бол нэг энгийн үзэгдэл болсон гэдгийг энэ хоёр хүний харилцан яриан дээрээс бол мэдэж авч болохоор байна. За удалгүй хүүхд нутгийн түүх нөгөө Кэтрин Корлос бол Туам дахь тэр нөгөө их хүүхдийн асрамжийн газрын судалгаагаа бол яг эхлүүлсэн. Одоо эдгээр бүх хүмүүсийн одоо харилцан яриан дундаас энэ хүртлээрээс цагдаа нар бол дөрвтэй арга хэмжээ угаасаа аваагүй. Тэгээд энэний талаар мэдээлэл олж авсны үндсэн дээр Корлос юу наах судалгаа эхлүүлж исэн гэж нэг ярилцлаган дээр ярьсан. За тэгээд тэр нөгөө иргэний бүртгэл дээрээс бол 796 хүүхдийн мэдээллийг олцоод тэгээд насварсан шалтгаануудыг дурддаг юм байна л да. Тэгээд тэрийг нь англиад үзсэн чинь ер нь бол өсөглөн, улаан, бурхан, сүрье, гизний хаалдар болон хатгалгаа гэдэг өвчний уулмаас бол бүгд насварсан гэдэг тэмдэглээс ерөөсөө одоо нөгөө юу гэмдэ түгээмэл насварсан шалтгаануудыг нь англиад үзсэн чинь эдгээр шалтгаанууд л байсан гэж хэлсэн л да. За тэгтээ бол ямар ч оршуулгын газар бүртгэдэггүй байсан гэдэг бол яг подкастгийн ихэнд бол ярьсан байгаа.
За тэгээд анх нөгөө нийтэд дэлгэж дэмжлэг хүсэхдээ Corliss юу гэж хэлсэн бэ гэхээр одоо би анх энэ мэдээллийг судалгааг эхлүүлж үзээд л шууд би мэдэрсэн. Тэр хөөрхий жаахан сүнснүүд хизээч олж чадаагүй анхаарал үндтгэлийг минь гууж байгаа юм шиг санагдсан. Тэдний богинохон амьдралд хинч хизээч тэднийг тоогоогүй. Энэ бол заавал засагдах ёстой нийгмийн буруу зүйл байгаамаа. Тийм учраас надад туслаач ээ. Олон нийт минь надад анхаарал хандуулаач ээ гэдэг ярилцлагыг өгч исэн байна. За тэгсэн чинь түрүү нөгөө ярьсан шүү дээ. Von Sackers нийтэд statement хийхээсээ өмнө Catherine Corliss руу нэг имэйл илгээсэн. Тэр имэйлийн төгсгөлд юу гэж хэлсэн байсан бэ гэхээр айгүй муухай заяа. Гэхдээ яг албан ёсоор нийтэд энэ одоо скриншот нь тавигдаагүй, энэ мэйл нь албан ёсоор тавигдаагүй. Гэхдээ Corliss бас нэг ярилцлагандаа ингэж над руу имэйл ирсэн гэж л хэлсэн юм байлээ. За тэр имэйл дээр нь юу гэсэн байсан бэ гэхээр та энд ирээд ямар ч олон нийтийн булш хүүхдүүд ий байдлаар оршуулгдсан гэдэг нотлогоо олж чадахгүй. Харин орон нутгийн цагдаа нар таны энэ өгж байгаа мэдээллүүдийг чинь хараа зүгээр л тэнгэрлүү нүдээ үнцэгдэж хараад тийм ээ хитэн яс олцсон. Гэхдээ энэ газар чинь угаасаа гайгаа эмшхийн үеийн буш шүү дээ. Тэгээд манайх яах юм гэж хэлэх байх гэдэг ийм зүйлээр имэйлээ төгсгсөн гэж одоо нэг ярилцлаган дээрээ дурдсан байгаа. За тэгээд одоо яг Bon Sackers-ийн одоо энэ community-гийн олон нийтэд одоо дэлгэгдсэн publish хийсэн statement-ийг нь би таадаг орчуулад уншаад өгье. За, Comс-ийн тайланд манай улсын түүхийн нэгэн гунигт хуудсыг өгүүлсэн байдаг. Энэ түүхэнд олон эмэгтэй хүүхдүүд ноцтойгоор хохирж хүний эрх, нэр төр, эрхэм чанарыг ноцтой зөрчиж үл хүндэтгсэн байдалтайгаар харьцсан нь дурдсан байна. Von Sackers бүлгмийн эгчнэр энэхүү гунигт түүхийн нэг хэсэг болоод байгаад туйлын харамсалтай байна. Бидний эгчнэр энэ дээр яг түрүүний ижил шалтгаан шүү зэ our community гэж яриад байгаа учраас бид гэж орчуулахаас өөр сонголт байна. 1925-аас 61 оны хооронд Туам хот дахь Гиген Марийн их хүүхдийн асрамжийн газрыг орон нутгийн захиргааны хүсэлтээр буюу санхүүжилтээр удирдах байсан. 1961 онд уг газрыг хаахад бүх бичиг баримтыг Galway мужийн зөвлөлд буцаан шилжүүлсэн бөгөөд тухайн байгууллагт оршин суугчдын талаар хууль ёсны хариуцлага хүлээх үүрэг байсан. Тэд амьдарч байсан эмэгтэйчүүд хүүхдүүдийн амийг бид үнэлж чадаагүй. Тэдний нэр төр, хүний эрхэм чанарыг хүндэтгэж чадаагүй. Үүнд бид чин сэтгэлээсээ харамсаж байна. Мөн нас барсан хүүхдүүд тэдний гэр бүл зовлон шаналл туулсан бүх хүмүүст гүн эмгэнэл уушлал илэрхийлж байна. Бид жинхнээсээ уушлалт хүсэж байна. Үнэн хүлээн зөвшөөрөгдөхгүйгээр эдгэрэл хийх нь боломжгүй зүйл юм. Маш олон хүн хохирсон, бид тэднийг орхигдуулсан, бид тэднийг бас гомдоосон, учруулсан өвчин шаналлд чин сэтгэлээсээ уушлалт гуйж байна. Манай бүлэгмийн зүгээс та бүгдээс өршөөл хүсэж байна гэдэг аль биесний стейтмент хийгдсэн мэлээ. За тэгсэн чинь 2017 онд гарсан их хүүхдийн асрамжийн газруудын шалгалтын комиссийн тайланд юу гэж дурдсан байсан бэ гэхээр одоо хамгийн анхны нэг хөнгөн малтлаа байгаа шүү дээ. Тэрний комиссийн тайланд хүний үлдэгдэл олон тоогоор илэрсэн нь илт байна. Уг бүтэц буюу бохир усны септик системтэй холбоотой. Энэ нь бол гинт хэргийг нуун далдруулахад маш том гол нөлөө үзүүлсэн байна. Эсвэл түүнийг агуулдаг зориулттай одоо бүтэц байж болцсошгүй байна гэж байна. Тэгэхээр анханасаа мэдгүй одоо энэ улсаас одоо санхүүжилт авч байгаа учраас тэр санхүүжилтийг одоо тэр шашны байгууллага авахын тулд тодорхой хэмжээний нэг тийм Baby and Mothers Home гэдэг зүйлийг байгуулах шаардлагатай гээд тэр хомыг барихтаа өөртөө яг ийм септик системний хажууд барьсан ч гэж магадгүй гэдэг ийм хамгийн анхны үндслийг комиссийн тайланд дурдсан байсан. За тэгээ газрын одоо тэр тайлан дээрээ хамгийн анх тэр 20 танктай бохирын бүтэн систем байна. Түүний 17 л гэхэд одоо яг хүний дан цогцоор бол дүүрсэн байна
гэдгийг бол дүнлэн дээр хамгийн анх тэмдэглэж ирсэн юм байна. За тэгсэн чинь Ирландын засгийн газар 17 онд мэдэгдэл хийснээсээ гадна одоо яг энэ юу н саяхан юу гэдэм бэ? Нөгөө хууль боловсруулсан шүү дээ. Хууль боловсруулж дуусчаад тэгээд яг тусгай байгууллагынхаа өмнө 21 онд тухайн үеийн яг засгийн газрын эрх баригч буюу Мишель Мартин гээд эмэгтэй уучлалын мэдэгдлээ дахин давтан хийсэн. 21 оны 1 сарын 13-нд. За энэ мэдэгдэл дээрээ товчхондоо бас юу гэсэн бэ гэхээр бүгд альтчилсан засгийн газрын үүрэг бол өөрт нь учруулсан хатуу одоо энэ үнэг ч гэсэн хариуцлагыг нь бол хүлээх ёстой. За энэ хариуцлагын өмнө одоо өөрийгөө тавих явдал нь ч гэсэн одоо үнэн бодиттой зүйл юм аа. Мөн түүхийнхаа ямар хэсгүүдийг бидний хувьд тааламжгүй ч гэсэнтэй хүлээн зөвшөөрөх бэлтгэлтэй байх хэрэгтэй. За энэ комиссийн Mother and Baby Homes-ийн тайлан тусгасан энэ нарийн нягт мэдээллүүд нь маш эмзэг байна. Тийм учраас бид нийгэм болгон эмгэнэлтэйгээр хүлээн авч энэргүүн байдал, ойлголт, хүн чанарын гүн алдааг нотолж байгаа ийм харамсалтай үйл явдал болж байгаа гэд ерөөхдөө нэг иймэрхүү л одоо ер нь л ийм зүйл болцсон. Энэ бол манай түүх. Энэ түүх болцсон юм чинь таад манай одоо тэгээ сэтгэл зүгээ бэлдээд одоо хүлээн зөвшөөр гэж одоо товчхондоо бол иймэрхүү мэдээлэл хийсэн баа. За тэгээд үргэлжлүүлээд бол эмэгтэй комиссийн түүх албан мэдүүлгийн золиос басан хүмүүсийн зоригтой хэлсэн үгсийн ачаар бол энэ комисс бол үр дүнд нь бий болсон. Би ялангуяа энэ Кэтрин Кортес гэдэг судлаач эмэгтэйд бол талархаж байна. Түүний Туам хотдох одоо Mothers and Babies Home-ийн газар дээр хийсэн судалгаа нь одоо комиссийг үндэслэхэд шууд нөлөөлсөн. Засгийн газрын өмнөөс би комиссийн дарга Жиж Ивон Мурфи болон Мэри Дали гэдэг профессор, доктор Вильям Донкан болон бусад хамт олонд бол талархаж байна гэд яг энэ комиссийг даргалж байгаа хүмүүсийг бол дурдсан байгаа. Тэд энэ тайландаа сүм болон засгийн газрын давмгайсан байр суурь үйл ажиллагааны алдааг дэлгэж бидний хандах ёстой түүхэн үнэн золиослогдсон хүмүүсийг туулсан зовлон байдлыг илчилж байгаад бол туйлын бахархаж байна. За энэ тайланд ганц нэг алдаа биш. Энэ бол системчлэгдсэн урт удаан хугацаанд үргэлжилсэн. Бидэнд бол цаашдаа ухамсарлах ёстой зүйл гэдгийг сануулсан үйл явдал болж байна. Тиймээс засгийн газрынхаа улсынхаа болон бүх иргэний өмнөөс Mother and Baby Home, County Homes ч гэсэндээ амьдарч байсан их хүүхдүүдээс гүнээ уучлалт хүсэж байна гэдэг ийм мэдээллийг Мишель гэдэг эмэгтэй бол давтан мэдээлэл гаргасан байгаа засгийн газрын нэрийн өмнөөс. За тэгээд одоо яг энэ 25 оны уг малтлагыг хариуцж байгаа нэг эрэгтэй байгаа. Daniel Maxwini. Daniel Maxwini хэлэхтэй бол энэ бол туйлын төвхтэй одоо complicated ийм үйл ажиллагаа болоод байгаа. Яагаад тэгэхээр яг бидний анхны энэ зөвхөн 20 танктай септик системд матлаг хийн гэсэн боловч яг тэр нөгөө гадаа хашаанд нь энэ зурган дээр яваад байгаа тий дурсгалын цэцэрлэг барьсан байгаа. Тэгсэн чинь ингээд анханасаа ингээд малтлаг хийгээд шинжилгээ өгөөж явж исэн чинь хүүхдүүдийн цогцос бол яг энэ дурсгалын цэцэрлэгийн ойр орчимд ч гэсэнтэй холилдсон байх магадлалтай гэдэг анхны одоо шинжилгээ дүгнэлт гарцсан байгаа учраас одоо нийтэд ч гэсэн айгүй төвхтэй болоод ирж байгаа хгүй. Тэдгээр хүүхдүүдийн дурсгалд зориулаад цэцэрлэг барьсан чинь одоо тэр цэцэрлэгийг нураагаад малтлагыг шаардлага үүсэж байгаа учраас бол бас туйлын одоо төвхтэй үйл ажиллагаа болоод байна гэж хамгийн анх Максвенигийн хийсэн мэдээлэл дээр бол дурдсан байлаа. За тэгээ одоо бол юу болоод байгаа вэ гэхээр хамгийн анхны 6 сард хийж байгаа энэ малтлага нь зөвхөн бэлтгэл ажил хийгдэж байгаа гэж байгаа байхгүй юу? Малтлага хийхэд тохиромжтой. За тэгээд зөндөө олон хүний бүрэлдэхүүнд заавар зааварчилгаагаа өгж байгаа гэсэн үг. За тэгээд урьдчилсан байдлаар 796 хүүхдүүдийн арга ясыг нэг бүрчлэн гаргаж ирж ДНХ-гийн шинжилгээнд оруулах хүртэлх үйл явц маань өөрөө 2 жилийн турш хийгдэхэр байна.
гэж байгаа. За тэгээд цахим орчинд бол 24 цагийн харуул хамгаалттай явагдаж байгаа. За тэгээд энэ туршилтын энэ хонглыг археологчдын хяналтанд ор хийж байгаа гэсэн үг. Археологчид бүх тэр хүүхдүүдийн арга ёснуудыг гаргаж ирж нэг бүрчлэн ДНХ-гийн шинжилгээ рүү явуулах үйл явцыг нь хийж байгаа гэсэн үг. За тэгээд энэ хүртэл миний бэлтгэсэн мэдээллийг сонсон та бүгдэд туйлын баярлалаа. За тэгээд эдгээр мэдээллүүдийг нь гол олсон одоо их сурвалжууд маань бол Ирландын түүхч Кэтрин Корлиси өөрийнх нь бол судалгаа байгаа. За тэгээ 17 онд хийсэн комиссийн малтлага болон техникийн багийн тайлангууд байна. За тэгээ 2025 онд гарсан одоо дүнгиж гарч ирж байгаа энэ малтлагын бэлтгэл ажлуудын товч мэдээллүүдийг би бол The Guardian, AP News болон New York Post зэрэгээс бол олж орчуулж бэлтгэж хүргэсэн байгаа. За тэгээ олон нийтийг цочроогоод байгаа энэ томоохон мэдээллийг та хэдэд бол тодорхой мэдээллийг өгч чадсан гэдэгт итгэлтэй байна. За дараагийн дугаар хүртэл төр баяртай.